Энэхүү ишлэгтэй маань Тэ баг бэрээнд хамтран ажиллаж байна. Гойми идэж үзээгүй хүн бараг байхгүй ах тийм үү? Харин Тэ баг бэрээнд нь хамгийн баялаг, чанартай амттай трастаас агуулаагүй. Хизээч хаанч эргэлж болохоор солонгос гойми юм бэ лээ. Кимчи, далайн амт, миёг, мөхтэй. Бүр тогбогны амттай үртэл байгаа. Нэрээ 12 сарыг дуустал бүх төрөл нь 50% хэмдэрсэн болохоор хэрэг идхийг хүсвэл зарим сүлжээ дэлгүүрүүд мөн CUJS-ийн бүх салбараас авах боломжтой. Жинхэнэ солонгос амт Тэ баг. За сайн байцгаана уу? Рэлигэхээ парт 2-ыг хүргэж чинь. За тэгээ шууд бичлэг рүүгээ орцгоё. Утгагүй ангийн тэмцээн болох ч байгаа болтой. Бас гол төрлийн уулсан захианууд унсан чимгүү буцаагдаад ирсэн их л сэжигтэй. Уулын зохиолоо өөрчлөхгүй тул гол дүрийг дуудсан юм байна. Тэ хариуч ирэхгүй нэг л юм биштэй дэнэ. Энэ гэхдээ зүгээр тэр гол дүрээ жигээ жаргалтай амьдарч болгүй мó та. Өөдгсөн бодолтой автаад нэг мэдсэн луу хатгачиж. Ангийн үеэр хайртай залуудаа альчуурагдин гинэ. Харин ноо өдгийг хүртэл хэнийхийг чаваагүй. Үйлчлэгч хийж өгөөч л гэж байна. Манай хүнч дотроо юу л олдоо гэд эргэлзэн. Дараа ноо дээр очисон цаа чи унтж гинэ. Царайныхаа сайхныг хэсэг биширчээд гол дор ноо хоёрыг хэсэг бодлоо. Гүйтгэсэн ноо сэрээд унтж байгаа хүний царайг нууцаар авдаг айн. Хараад гоё янууч гэж ах шиг. Манай хүн чархиж дээрээ балбаал. Энэ нэрээ юм л ол дэрээ нүтг юм аа. За маргааш нам болох газар хүйтэнгээд айхтар цуцалчлаа. Тэмцээн дээр очисон цэргийг авахада бүсгийн тангараг өргөөл. Даав насан тастаад альчуур олгоод явна. Өөдгсөн ноо өгөх юм байхгүй мө гэд хүрээд ирвэ. Рэлиж гээд туслагт нь чихэртэй альчуур өгсөн. Ноо надаа байхгүй мө гээл. Тэ чи альчуур авдггүй гээздэг гэсэн чамаас л аван штэ л гэж юм. Рэлиж альчуурыг нь өгсөн бараг сунж мөргөөд байна уугүй юу? Сүртэй. Нооч явлаа. Тэгсэн туслах нь хатгсан лууг нь хараад луу авчрах юм байна гэд ойлгочноо. Газрын заах уулын эзнийг агнах мөрөөдөлтэй гинэ. Бараг амьдралынх нь гол зорилго юм бах уу? Рэлэд хөөх юм яриа л энэ. Өөдгсөн улаанагийн дагуулууд хурж ирснээ хамт хооллогод хүчээр аваад явнаа. Тэ жаал юм ярьж агаад нэрийг гүнтэн нэг ч хүнд ан авчирч байгаагүй мэдсэн үү? Яна хэлэхэн байгаагүй мó да гэд өдөж өгнөө. Рэлэж хариуд нь зүгээрээ миний альчуурыг авсан нь хангалттай. Хинээс ч альчуур авч байгаагүй гэсэн үнэн үү? Та гүнтэн сайн мэддэг штэ гэд нөгөөхөө чинь 5-0-д боо. Тэгсэн оройн нь манай өнрөө дар сасгачдیں۔ Рэлэж за дугаа агаад исэн баг өдөөрөө тоохгүй яваад өглөө. Араасаа залуучууд улаанад мангас авчраал. Ноо яаж байгаа бол гэсэн цэрэг нь өглөөгээд ороод ирдیں۔ Тэгээ санаа зовсон нөгөө уулын эзнийг ноо аваад ирдэм да. Хүссэн лууг нь авсангүй. Уучлаарай. Дараа заавал барьж өгнө энэ тэргээд яа. Нөгөөх ч ямар мондгийн яасан ийсэн гэсэн. Зүгээр таараа лууны өгөөш олгож ийсэн гэж авдیں۔ Хөөрхи ах юм өрөөдөл шүү дээ. Цаашин бараг сэтгэл готролд орж байгаа хөө. Манай хоёр ч олны нүдэн дээр жүжгээ тавиал. Тэг луу усээгүй энэ төр гэсэн баахан өдөөл. Тэгснээ чи гарахгүй мó? Миний хувцас ирэхийг харах ч байгаа мó? Чи сим арах дуртай штэ энэ тэргээд. За Рели арахгүй бол би харчия. Релиж би хүний алдааг байн ярьдаг хүн дургүйгээд бүр ёо. Ноо бүр шок. Ичиж мичээл. За тэгсэн баруун гар нь ирснээ. Та хизээ хүнд ан өгдөг гэсэн. Арай сайн болцгоогүй үсттэй гэсэн. Ноо ч үгээ жүжигэл гэж юм. Тэгсэн хэрвээ өнөн бол би Релитэд дотсонсож болно нэстэ гэдیں۔ Нооч бүр за хэмжээндээ агаарэ энэ тэргээд харамлаад сүйд. Энэ агуур нь улаанаа юу ч өөрийн болгож чаддаг байсан ч ноог чадахгүй байгаагаа бодож стрессдэн. Тэгээ нэг хүний өгсөн нууцлаг чулуу руу эхлэегүй арнаа. Одоо арай Рели хамгийн том анги авсан болохоор сумд ариун бамбар асаах юм байна. Тэр сумд нь Хейка гээд том гигантэн байдгийн гин. За сумд ирлээ. Энэ сумыг том бөмбөлгөн хамгаалтаар хамгаалсан. Одоо манай Религ ариусгана гээд аваа явлаа. Өглөө өдөр орой энэ дусанд орж тэгээд нэг аимшигал идэх хэрэгтэй. За тэгээ зугаалж яваад нэг шувуу хараад аврах гэсэн нэг жал наач үхнээ. Бөмбөлгөнд орсон л бол гаргасан жүхэн дотор байсан жүхэн гэд унваа. Релиш тоохгүй. Тэгсэн нэрэл доош унчлаа. Рели чинээснээ чи ямар илүү амтан бэ? Өөхөх үгүйгээ өөрөө шийднэ гэсэн. Чи намайг хэн гэдгийг мэдхүү. Би Хейка гэсэн чинь энийг нь Рели тоохгүй. Хэсэг хугацааны дараа нөгөө шувуу нь нисэд алга боллоо. Жал бүр шок. Харин энэ жал гигантэн байсан юм байна. Айгүй хөвшин заа. Тэг хамаг ажилчдаа самнаад Религ олдгоо. Рэлэж маргааш нь гуйж нөгөө хоолны орон зүмэн бичээ суулахаар боллоо. Тэгсэн бүгдийг нь орчуулаад тавьчихнаа. Харин энийг нь гигэнтэ хараад шууд бичсэн үнийг нь хайгаад Рели дээр очлоо. Тэг миний шеф бол гэд ундын. Харин Рели гигэнтэн гэдгийг мэдээ бүр шок. Хурдан өөрийгөө зүү эсээр танилцуулаад татгалцлаа. Гигэнтэн хинээс ч юм хариу авч байгаагүй болохоор итгэж өгөхгүй. Харин ёслолын өдөр Рели нөгөө авчирыг зүүцэн л явж гин. Тэг гигэнтэн гарч ирснээ би чиний өвөө олё гэд ундын. Хөөрхий туслахын шокроски. Тэгсэн хавчаар нулаасаа дундын. Яг дэлбэрлээ гэсэн гигэнтэ авраад одоо би чиний өвөө чинь болж олон нэстэйгээд ёо бурхан минь ямар сайхан залуу вэ? Ноо чи манай охины юу хийн гэд уннаа. Манай хоёр ч Религээ сайхан булаацалдана. Рели хувь тавилангаа бодож шаналаа. Тэгсэн ноо ирээд
Нөгөө хоёр ч өгцөн байхад хийн гисэн гэж уурлаа. Нөгөө хоёр гайг шорон дөрөх биш, алаад айцсан биш. Зөв штэ зөв. Рэлич дараа илээ гэсэн бүр хийлгээд уурлаад идэв. Манай он диско ус руу түлэх чинь. Тэгсэн харин би чамайг алдлаа гэхээр галзуурах гад байсан гэдээ уучлахгүй наа. Манай хоёр чивлэрлээ. Маргааш нарийн нөгөөхөө бүр хүчээрээ өгөж дуудаад ариун бамраа амжилттай асаагаад эндээс явлаа. Тэгсэн улаанаа чиний төлөвлөгөөч болсонгүй гэд нэг хүн рүү айгүй уурж байна. Тэр нэрэн гол дүр эдийн. За юу л болоод байна. Дараа өдөр нь ноо Рэлийг дагуулад гол чимэглэлийн дэлгүүр орвоо. Тэд дэлгүүртэг бүгдийг аваад өгчнө үү? Нүүлэхний бараг нооч хаантай уулзна. Миний ойлгосноор ахал юм шиг байгаа. Бас л гэн гэж сайхан залуу байгаа юм шүү. Хин оронд нь Рэли гол дүр ноотой уулздаг газрыг гинт санаад яраа очлоо. Тэгсэн нэг царилэг залуу бариад авлаа. Энэ хараа улаанагийн ах заяо. Тэгээ оршуулган дээр хоёлаа уугаа суучлаа. Рэлич надаас олж энд ирэх байсан хүн ирсэнгүү. Би хүний үнийг булаацсан гэд ярьж өгнө. Тэгсэн нөгөөх чинь заавал нийлүүлэх хэрэгтэй мүү? Чийл хүсжээвэл амьдралаа өөрөө шийдгээд зөв шүү зөв. Энэ орч мөрмөрөө өлөө. Залуу чим хөөрхөн найз охинтой ээж бас өөр охинтой ямар тансаг нөхөр вэ гээл. Рэлэ арай ханаад урчжээ. Харшаар бөө юм болно. Бааханд ордууллаа. Тэгсэн ноо ирээд хөдөлж чадахгүй байх гэсэн тэврээ аваа явлаа шүү. Рэлич ихэд гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагагүй зүйтэй салахгүй мө гэсэн халуураад байна унд гээл. Тэгсэр Рэлэ ярьж дуусаагүй байна. Ойр чийл бодогдоод ахын. Би хайр хувь тавилангаа өөрөө шийдэж болохгүй мө гэчээд биеийн дийлгүй тасрахны. Бараг сэтгэлээ илчилж юу яач вэ? Ноо чандад чи идгээгээд өгөх үү? Хүнд алдаавал хурдан идэгдэн гиснэ. Унтсных нард үнсчтیں۔ Аа яа. Маргааш нь Рэлэ эдгэрч нооч хэлснээрээ ханиадыг нь авсан бололтой. Рэлэ зохиолыг өөрчилсөн ч үүнийгээ хүлээн зөвшөөрж байгаа бололтой. Одоо байгаадаа санаа зовлтгүй амьдрахаар шийдэж амар сайхандаа жаргалаа. За ингээд дууслаа. Манайхан ч гэсэн олон юм бодож зовлгүй одоо байгаадаа жаргалтай амьдраарай. Гэтэ би чаддгүй л дээ. Өөнөрөө асуух юм байвал комент хэсэгт үлдээгээрэй. Утгагүй Q&A бичлэг хийж магадгүй. За тэгээд таалагдсан бол лайк сабаа дараарай. Дараа уулзтлаа. Түр баяртай. 대박, Taste of Korea.